Импортоор орж ирж байгаа гэрлүүд бол дэлгэцтэй 30 мянган цаг асдаг. За манайх бол нэг 50 орчим мянган цаг асж байна. Тэнийг ингээ өдрөөр тооцвол өдөрт одоо 8-аас 12 цаг асаахад 5 жил болох ийм боломжтой байгаа. Манайх бол өдөрт 300-аас 400 гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай амд энерги гэтлээд гэрлийн үйлдвэрлэл байгаа. Үүсгэн байгуулагдаад бол 11 жил болж байгаа. Импортын гэрэлтэй бол өрсөлдөхүйц байгаа. Үнэн нь ижил төвшөнд. За зарим нэг яг нөгөө импортын солонгосын ч юм уу брэнд гэрлээс бол хямд ийм байгаа. Тэгээд ялгаа нь бол бид нар баталгаат хугацаа олгож байгаа. 1.5 жилийн баталгаат хугацаа олгоод тэр хугацаанд эвдэрх юм бол буцааж үн төлбөргөө засч өгдөг. Ийм онцлогтой. Мэдээж Монгол инженерийн шийдлэр хийж байгаа нөгөө цаг уурын нөхцөл тохируулаад хасах 40-оос нэмэх 40 градуст ажиллах боломжтой. За тэгээ үйлдвэрлэлийн баталгаат хугацаа олгодог онцлог давуу талтай байгаа. Оюутлогоо компанитай хамтарч ажилладаг. Одоо 6 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. За Эрдэнэт үйлдвэртэй мөн хамтран ажилладаг. За томоохон хувийн хвшлийн байгууллагууд гэвэл MCS, Эрдэнэтэд бол ачаатай ихт компани, Эрдэмэн Цэцэрдний хувь гэдэг компаниудтай хамтарч ажилладаг байна. Тэгэхээр энэ корпус бол нөгөө Монгол орны онцлог тохируулсан одоо морин хуур хэлбэртэй ч юм уу хэлбэл ингээд хэдэн сая ширхгийг худалдаж авах хэрэгцээ гарч байгаа. Гэтэл энд орж байгаа цаана байгаа диод, тижээлийн блокийг Монгол орны цаг уурын онцлог тохируулаад инженерүүд одоо зохион байгуулалтын хийгээд ийм байна гэдэг. Тэгээ тэрэндээ зориулсан корпусыг захиалаад үйлдвэрлэж байгаагаар бол ялгаатай байгаа. Монголд бол гэрэлтүүлгийн стандарт гэж байдаг байгаа. За манай компани бол гэрэлтүүлгийн стандартыг батлуулахаар одоо сүүлийн 4 жил гаруй хугацаанд бол ажиллаж байна. Одоо хамгийн сүүлд бол стандарт хэмжилтийн төв дээр одоо 26 онд бол батлагдчих байх гэж бодож байна. Тэгэхээр манайх бол нөгөө гэрэлтүүлгийн Монгол байдаг цор ганц лабораторитой. Тэгэхээр тэр стандартад нийцэж гэнэ үгүй юу гэдгийг тодорхойлж өгдөгөөрөө бас онцлог байгаа. Энэ бол нөгөө линз байгаа юм. Цаана бол шар ингээ гэрлэн байгаа. Энэ болохоор ингээд нөгөө гэрлийнхээ өнцгийг тохируулдаг. Энэ бол 30 градус тусдаг тусгалтай. Эднэр бол 120 градус тусдаг тусгалтай байхгүй. Тэгээ энэ болохоор 30-д тусдаг тусгалтай. Ялгаа нь эндээ байгаа. Тэгээ мэдээж гэрлээ хамгаалах зорилттой шилэн. Энэ бол малчид аялал жуулчлалаар орон нутагт байгаа тог цахилгаангүй хүмүүст бол тохиромжтой 12 вольтоор ажилладаг аккумулятор залгаа тасах боломжтой юм гэж байгаа. Дээрээс нь энэ бол нөгөө ингээ унлаа гэхэд эвдрэхгүй, хагарахгүй юм байна. Энэ гэрлийн хувьд бол нөгөө аж ахуйн нэгж өрхийн алинд нь хэрэглэх боломжтой, зааланд таазанд хэрэглээд ашиглах боломжтой ийм гэрэл байгаа. Үүний хувьд бол 32 мянгаар борлуулагддаг. За мөн адилхан үйлдвэрийн баталгаат хугацаа өгнө 1.5 жилийн эвдэрч гэмтэх юм бол засварлуулах боломжтой ийм бүтээгдэхүүн.